Хүмүүс одоо бид нэг амар кино мэддэг гэж бодоод тийм шиг гоо тийм байхгүй шүү бид нар зүгээр адилхан л цаахан кино үздэг. Энэ нэр мэдэхгүй байна уу? Marlon Brando айгуу гоё жүжигч байгаа хүмүүс. Та нэг жоохон ингээ булчингийн массаас нэмжүүл юм төстэй ч юм уу? Бас Marlon Brando төстэй ч юм уу? Сахал наавал юу болох юм бол та. Энд чинь уг нь яг ингэдэм байна. Яг шууд толгомчингууд нэг хэдэн секундын дилей орж ирэх гэж. Харин яг тийч дээ. Уг нь шууд Cillian Murphy гэхтэй штэ. Тэгсэн чинь сандрдаг юм биш бас гэж юм бас. Тэг яг араас яг оруулаад ирлээ л да. Тийм байна. Cillian Murphy. За сайн байцгаана үзэгчтэй. Тэгээд өнөөдөр болохоор Univision-ы хамтдаа хөгжилтэй контентэнд орох гээд Red Burger буюу George Minibi за тэгээд бас кино задлангийн Баатрах маань ирсэн байна. Тэгээд бид хоёр болохоор кино минут таах юм шиг байлээ. Тэгээ айгу сонирхолтой юм болох юм шиг. Яг юу болох нь сайн мэдэхгүй лээ. За тэгээ орох уу да. За тэгээ явцсан юу болох харъя да. За тэг. За одоо ихний үе нь болохоор киноны постэр таах юм байна. Гэхдээ киноны постерыг яг одоо оригиналаар жоох өөрчлөө хямдалсан юм. Тэрийг хоёулаа таах юм байна. За одоо постеруудаа харцгаая. За let's go. Poltergeist. Энэ төрлийн киног надаас илүү мэдэх хэлгүй дээ манайч харж байгаа. Окей, та Poltergeist үзэж байгаагүй? Үзэж байгаа. Угаасаа яалч нөгөө классик хорроруудын нэг яг нөгөө 80-90-ад оны. Тэгээ энэ угаасаа амар iconic шүү дээ. Яг энэ постэр дээр нь байдаг. Би чи ерөөсөө бас жоохон энэ төрлийн жанрын кино үздэг байхгүй. Харин энэ яг жанрын ялгаа гарчлаа тий. 2012. Биш юм уу? За байж байгаарай. Ойрхон олох гээд байна. Гэхдээ тэр дээдлийн нэг харийн хөлөг байна уу юу тэр? Тэр харин хариу үлэг юм уу? Би бол асыг харагч юм шиг харагдаад байна. Сан Андерс гэхчихсэн чинь хөшөөнөр очлоо. За яаж2012-ын байгаа. постертай амар адилхан харагдлаа биш юм тий. Та ч яах сайх тэр өөрчлөө. За ямар ч үсэн дэлхийн сүнэлтэл кино, сүрэлтэл кино. За Red Degenerate галт төмөр болол галуу үлэх гэдэг юм байна. 2012-ын нөгөө постер дээр яг нэр Red Degenerate шүү дээ. Тэр юм бол өсчихгүй юм байна. Тэрнээс арай өөр юм. За би бол нэг юм кино үзлээ. Та мэдх юм шүү. За та яг таах юм шиг байна. За. World War тийм үү? За. Тийм үү? Тэр Red Degenerate гардаг болоо тий. Ямар сонин тий. За энийг үлдээ ягач World War Z гэж бол тань. Үнэхээр танихааргүй. World War Z-тэнд ямар ч санагддаг. Гоё шүү дээ. Тэр ч өстой гоё кино шүү. Ягаад гэвэл нөгөө нэг тийм гоё сэтгэл нэг үе кино гад тийм нэг сайхан үзсэн болдог. Яа. Юу вэ? Martian юм уу тий? Martian байх шиг. Тэгээ ер нь ямар ч space кино байж болохоор л харагдлаа. Надад болохоор зөвхөн өнгөн тэнгүүтээ цаатлын ер нь өнгөөрөө л Martian гэж танигдлаа. Martian ус гоё. Энд тэгтээ дуулан жоохон шал өөр болцсон байна тий. Хүү юу? Постэр нь дуулан л мэдгүй. Постэр дээр шал өөр гардаг шүү дээ. Тэгэхээр өнгөөрөө л тань. Энд тэгтээ постероос илүү зүгээр юм fan art ч юм уу тийм зураг багш шүү тий. Энд жоохон fan poster багш шүү байна тий. Яагаад тэгж харагдаад байгаа юм бол тий. За дараагийнхаа постерыг бүгдээрээ харъя. Scarface. Бид хоёр нэг хоорондоо өрсөлдөхгүй байгаа даа. Бид хоёр нийлж байгаа л таах гэдэг. Төрүүлж юм оргисон учраас. Тэгээ энийг бол угаасаа мэдгүй юм байхгүй хаа. Scarface-ийн хамгийн амар iconic poster гэж. Текстгүй гэхдээ айгүй өөр харагдсан юм биш үү? Энд чи яг нөгөө Scarface-гээ улаан тексттэй дээ шүү дээ. Текст дээр айгүй хоногчсон байл та. Ас. Get out шүү дээ. Jordan Peele-ийн дараагийн хамгийн нөхөд нэрлэж шүү дээ. Нэг нуугаа. Энд гэхдээ Get out надад амар таалагдсан шүү дээ. Айгүй гоё сайн хийсэн санагдав. Тийм тэгээ бас яг нөгөө угаасаа Jordan Peele чинь комедианаараа танигдсан байж байгаад яг анх гарч ирж байгаа киноны хамгийн найруулагчийн дебют нь шүү дээ. Тийм тэгэхээр айгүй тийм Jordan Peele-с тийм хүмүүс ер нь хүлээгээгүй хаа. Тийм. Маш чанартай psychological. Үнэхээр баг зардлаар хийгээд тэгээд нэлээд сайн ашиг хийсэн чинь кино ч. Тэнгүүтээ эн чинь нөгөө нэг Blumhouse-ийн кино шүү дээ. Одоо нөгөө хамгийн чанаргүй хямдхан төсөвтэй аим шиг кинонууд гаргадаг Blumhouse-аар гарсан ирнэ амар чанартай болж байгаа. За ингээд бид хоёр сая киноны постэр таах үеэ давлаа. Тэгээд өмнө бид хоёр бол нөгөө киноны дуу юу original soundtrack-ыг сонсоод таажсан байхгүй юу? Хамтдаа бас нэг 2-3 жилийн өмнө ах тий. Тэр аягүй хэцүүсэн шүү дээ. Тэр ихэд нэлээд хэцүүсэн. Энд дэр бол яг гайгүй. Гэхдээ манай George Miller илүү сайн одоо таньж байна намаа гэдэг л тий. Тэ яг зарим нь гайгүй, зарим нь бол үнэхээр хэцүү байна. Хоёулаа яг мэдхгүй юмнуудаа хамт мэдхгүй мэдж байгаа юмнуудаа хамт л мэдж таарлаа шүү дээ. Мэдж байгаа юм дэр зэрэг дуурайч. Тэр World War Z энэ төр өлийгүй л Goodfellas энэ төрөөс аягүй юм байна. Айгуу сонирхолтой юм байна. Киноны постэр нэрийг авчихаар ингэж харагдаж юусоо бодож байгааг юм байна уу. Тэгээд арай өөр харагдсан юм. Дандаа нэг юм тайтл нэртэй харсараа дасал болчих. Ялангуяа тэр Scarface бол тий. Яг нэг улаан тексттэй амар сонирхол. За тэгээд одоо болохоор 2 дугаар үеийн юу яхан бэлээ. Киноны нэг дүрийн зургийг харуулангуудаа тэр дүрийг харж байгаа хоёлаа жүжигчнийг нэлэх юм бэлээ. Жүжигчний нэрийг таах хэрэгтэй юм байна. Ер нь бол энэ сонирхолтой. Гэхдээ нөгөө киноныхаа дүрээр хоногчсон байдаг. Жинхэнэ нэр нь бүтэн хэлэхгүй дандаа дутуу ингэж хийх байдал гараад идэв ба. Миний хувьд бол ялангуяа тийм
Тэнд тоглож байсан тэр жүжигч юм биш юм уу те нэрийг мэдэхгүй ч юм уу. За би бол гайгүй хаа л гэж бодож байна. Гэхдээ яах нь Жорж мөн сайхан авч яваарэ. Гүү хаа цаас мэдэхгүй байна. Ямар шүү тэгээ гол нь ямар шүү дөрөв байна. За цай. Christian Bale. Заавал Christian Bale-ийг бол мэдэхгүй байна. хүн болгон байна. Энэ уусаа Dark Knight Rises-ийн нэг интервьюгийн хэсэг баг шиг байна. Ах бол яг гоё яг идэв юм дээ. 12 настайдаа Кевин тоглож ирсэн жүжигчээ. Spielberg ах ингэ. Spielberg кино тэгж дебютээ хийсэн юм байгаа шүү дээ. Ялчгүй Christian Bale бол уусаа амар гэр гоё жүжигчээ. Сэтгэлээсээ тоглодог те. Таргал нь турна, Тарж тургалдаг юм ил. Одоо уусаа энэ дээр постэр мастрыг оруулж байгаа хөө амар турдаг, таргалдаг, амар мас нэмдэг. Гоё жүжигч шүү. За дараагийн жүжигч наарэ. Rose тийм юм мэдгүй шүү. Орж ирэх гэдэг нь амар ойрхон байгаад байна. Тэгээд нэг овгон жил нэг юм марчаад байна. Кэтрин биш ээ. Би санаад байгаа. Одоо наадах чи яг сайхан нэг юм дээр уншижсэн байхгүй нэг контент. Та уусаа Titanic задлж ирсэн мэт. Тийм. Контент дээр уншижсэн. Тэнгүүдээ одоо таг марцсан. Шууд энэ зургийг харангуудаа reader буюу уншигч номоос хаан гарч ирээ. Уг нь яг ойрхон лагаад байна. Kate Winslet байсан. За. Сая орч ирлээ. Ижиг уут нэртэй шүү. Daniel Radcliffe. Зөв. Гэтэ одоо нэг зургийг хараа яг анхны дүр нь байгаа л да. Сүүлд тоглосон хамгийн муу кино санд орж ирэх юм гар бутаг кино ч юу лээ. Akimbo гаан. Тэр шүү санд орж ирж байгаа. Зүгээр Akimbo лөө тий. Гарна гэд буутай болж байгаа. Daniel Radcliffe ч өөрөө анх уг нь Harry Potter-оор гарч ирсэн нэ сүүлд айгу сонь киноноо тоглосон ш нэг. Тийм нэг аимшигын тий Woman in the Black гэх тий тиймэрхүү аимшиг киноноо билээ. Тэр жоохон зохихгүй ч юм шиг санагдсан тийм заримдаа. Тэгээ бас тэр нөгөө юун тоглосон ш сая сүүл нөгөө Everything Everywhere All at Once найруулагч нарын тэрний нэрийг мартсаа. Swiss Army Man дээр бас амар сан цогцсны дүр тоглолт шүү дээ. Тийм үү. Ах жоохон юу яаж байгаа юм шиг үлээ. Одоо ийм мейнстрим хүүхдийн кинонд ягаад залхлаа одоо жоохон сонин гаж юмнууд тоглоё гэж байгаа юм шиг. Дараагийн кино. За ойрхон биш шүү. Аз их нэртэй болсон сайчаас. Тэгээд сая нөгөө нэг энэ жилдээ нөгөө нэг өөрийн старттай болсон ш нь Холливуудын гудамжинд. Манай үуч. Ойж байгаа юу лээ? Мак гэж хэлж байна уу? Тийм. Мак. Хоёрт овг нь Маккензи ч биш л дээ. Овг нь Мактай хаа. Тийм шүү дээ. Ер нь бол хэлэхээр амар санаж байгаас тий. Гэхдээ эн чинь нөгөө юу байгаа даа. Яа ингэж мартчихад байгаа байхгүй аюу сан. Чихэнд хоногчсон гэхдээ зүгээр яг хэлэх гэхээр мартаад байна. Бүр нэг тийм чухал болгож нөгөө оюун санаанд өвлдөг өгөхгүй. Яа. За манай энэ ч одоо тэгээд. За Ryan Reynolds. Ахвал угаасаа тэгэл кино болгон дэр нэг дүрээр л ажиллаж юм дөө. Маш сайн их нэртэй. Тий. Тэгээ өөрөө угаасаа яг хүн нь өөрөө яг юм Deadpool-эр хүүгээ. Тэгэнгүүтээ дүр болгон дээр яг нэг юм импровиз маягтай явдаг. Өөрийнхөө явгаараа яадаг. Гоё жүжигч шүү. Killian Murphy. Oppenheimer-ийн дүр нь байна. Энэ ч уг нь яг ингэдэм байна. Яг шууд толгомчингууд нэг хэдэн секундын дилей орж ирээд. Харин яг тийч дээ. Уг нь шууд Killian Murphy гэжтэй штэ. Тэгсэн чинь сандардгийн биш байсан юм байна. Тэг яг араас яг оруулаад ирлээ л да. Тийм байна. Killian Murphy гоё шүү. Та юу үзв? 28 жилийн дараа үзэг амжиг болж байгаа. Би сая нөгөө F1-ийг л үзсэн л дээ сайхан. Би бас үзэж амжиг бол л та. Гоё жүжиг шүү. Тий, энэ дээр бас айгүй турхай байдлаар харсан тий. Ингээд одоо чинь одоо нэг нууц амрагтаа уулзж байгаа сцен их сонь санагдчихсэн. Ингээд хувцсуу сууж байгаа хэсэг тэр айгүй турхай. Өмнө нэг тэгж харж байгааг болохоор. Тэгээ анх бас нэлээд хөгшөрсөн харагдчихлээ. Яг энэ дээрээ л тэгж яасан л ахaltaа. Нэлээд хөгшрөөд нэлээд тураад ицсэн харагдчихсан Oppenheimer дээр. Хүмүүс бол угаасаа Peaky Blinders-аар мэдж байгаа шүү дээ. Гэхдээ яг нөгөө 28 өдрийн дараа гэдгээрээ бол надад бол амар ханавшсан. За 28 өдрийн дараа үзье та. Нэлтээ хийсэн бол одоо жилийн дараа нь 28 жилийн дараа нь нэлтээ хийсэн. Тэрийг үзэхгүй амжихгүй л байгаа. Сонирхолтой жүжигчдийг харлаа. Нэрийг бид нар мэдж байгаа шүү. Гэхдээ нөө толгомдаад жоох хоцорж орж ирээд таг та ойлгоорой. Тэгээ яг гайгүй ер нь л дайггүй л тийм огт мэддэхгүй жүжигчд бол байсан. Би яг тэгж бодсохгүй. Та тэгж бодсноо яг нэг огт танихгүй жүжигч. Тийм бол байгаагүй. Одоо тэгээд яг бичлэг хийгээч юм уу яг үзээ сууж яхад бол ой тэр л биш энийг таахгүй гэж шууд ороод ирдэг байхгүй. Ер нь яг тийм байдгийг контентын дээр дараа нь үзээ сууж байгаа юм шиг. Үн чи энэ шүү дээ. Яг ингээд суугаад явахаар заримдаа ингээд юу лээ гэж бодчих. Нэг тиймэрхүү юм байд юм аа. Болдог байгаа шүү. Чорч би бол нэлээ ашигладаг. Би давхар Univision-аас гадна Look TV нэлээ ашигладаг. Тэгэхээр тэгж болд юм билээ. Одоо нөгөө нэг бас яг Монгол дуу оруулахдаа үзмээргүй тагаад идэв шүү дээ. Ер нь бол зарим киног.
Тэгэнгүүт шууд гадна нөгөө нэг дуу оруулалтын тасангуудаа инглиш сабтайлтай болгож болдог. Зарим дээр нь монгол сабтайлтай монгол дуу оруулалттай байж болдог. Тэгээд яг тэгж гарч ирдэг болсон. Одоо шиг интрог алхасгүй. Монгол дуу оруулалттай даб гэсэн үг шүү дээ. Тийм кино хэр их юм. Ер нь бүгдээрээ бол дабтай кинонууд залтай. Дабыг хасаад зүгээр хэл дээр нь үзэж болдог. Юм байлээ. Айгуу гоё. Харин би тэр нь угаас айгуу надад айгуу таалагдсан. Их кинонууд бас англи хэл дээр нь үзэж. Тэгээ интрог нь алхсан явчихна шүү дээ. Зарим тохиолдолд. Тий, алхасмаар үед. Байдаг бүх фичерсүүд л боломжууд байгаа юм байна. Монгол шоунууд дээр хүртэл тэгдэг. Одоо жишээ нь Pigland дээр хэцүү анги бас сүүлд орсон шүү дээ. Тэрэн дээр интрог алхасгүй гэж гарч ирсэн. Оо. За бодох юм биш нэ гэж. За яаж байгаа. Дуртай кино хорон эсрэгтлийн дүр юм биш үү те. За би бол юу яах юм бэ нэ? No Country for Old Men-ий Javier Bardem-ийн дүр, Антон Чигүүрийн дүр болох юм байна. Нэг таад бол шууд хараад таних хэвээр да нэг амар сонин үрстэй нөгөө Lord Mark Wahlberg үстэй дүр байгаа. Яг зүгээр царайн төстэй юм болов уу гэж нас. Үгүй бах уу. Гэтэ мэдхгүй ямар ч тэр үл яг ингээд үнэхээр зөв дүр шиг үцгээд бүр ингээд кайфтай. Яг ингээд нэг амар сайн гоё хоолтой цацаж шиг гоё кайфтай мэдэрдэг байхгүй үцгээд бол гоё сонголттой шүү. Яг тэр дүрийн одоо тэр чин тийш мэш авч байгаа тэр дүрдээ орох гэж яаж байгаа тэр процессыг өөр дээр мэдэрмээр санагддаг. Ер нь бол хамтан шиг. За таних юм. Нөгөө залуус эцгийн дөнгө хөрлөнө бол байж болох юм байна гэж боддог. Marlon Brando юу? Тийм ингээд нэг муур тэрвэл ингэж байгаа чи нэг цаанаа нэг зөвөн боддог байхгүй. Хүмүүсийг би чамайг шахаагүй шүү гэж хэлж байгаа мөртлөө цаагаараа хэлж байгаа нь л ингээд батцчихдаг те. Marlon Brando айгуу гоё жүжигч байгаа уусаа. Та нэг жоохон ингээ булчингийн массаас нэмчүүл юм төстэй ч юм уу? Бас Marlon Brandoтэй төстэй ч юм уу? Сахал наавал юу болох юм бол та. За миний сөрөг дүр юу л тэр байна. Тэр бол яг л гоё юм байна. Ер нь айгуу гоё хариулчих шүү бодлоо. За ингээд Жорж Витер маань одоо Univision хавтаа хөгжөлтэй контент дээр одоо сайхан хөгжөлтэй суулаа. Ер нь бол ингээд зав завгүй хүмүүс цуглаад ингээд кино минут таах бол ер нь ховрлоо. Гэхдээ өмнө нь бол нэг дууны саундтрак тааж ирсэн. Тэгэхээр энэ удаа киноны дүр таалаа. Бас өөрсдийнхөө бодож исэн киноны хэсгүүдээс ярилцлаа. Гоё байна. Яагаад тэгэхээр бид төр чинь хоёулаа завгүй ингэж таарах нь ховор ингэж ярилцах нь маш ховор идэг. Тэгээд бас өөрсдийнхөө ямар сөрөг дүр дээр тоглохыг бас мэдлээ. Энийг бол одоо хоорондоо уулзаад ингийн үед л ярилцахгүй шүү дээ. Тэгээд энэ Univision хамтдаа хөгжөлтэй контентоор дамжуулаад бас гоё зүйлийг мэдэж авлаа. Айгуу сонирхолтой байлаа. Хамт партнер болж оролцсонтой баярлалаа. Жорж. Тэгээ хамтдаа хөгжилтэй байлаа шүү дээ. Хөгжилтэй байлаа. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Bye bye.